거의 오늘의 쇼 맛이 가지할 때 베슨 쇼 맛이 사티를 하강롱 쇼 За одоо баг 1-р сарын дуусчаа. Тэгээд 2 сар болно. Тэ? 2 сар гэвэл энэ штэ. Энэ штэ. Тэ. цагаан сар. цагаан сар штэ. Тэ? 8 жил Монголд амьдраад бараг л 8 удаа цагаан сард Монголд байсан. Тэгээд айлд очоод, гоё золгоод, мэдлээд, тэгээд бэлэг өгөөд, бэлэг аваад, тэгээд бууз идээд, аарул идээд, бов идээд байсан юм аа. Энэ жил бас цагаан сар ирж байгаа. Манайхд хүмүүсийг уримаар байна гэж бодсон байхгүй юу? Юу бэлдэг үү? гэж бодсон чинь тийм байж тээ. Нөгөө энэ байгаж биз дээ. Ганган. Улбав. Засмар санагдаад тий өнөөдөр улбав хамтдаа засаач үзье гэж бодсон юм аа. За, let's go. Yo, let's go. Bam. 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 자, яв. 자, ингээд би боо авсан. За, харъя. Ямар ч гэсэн би ерөн сайн иддэг борцог байгаа. Энэ борцог айгу амттай. Та нар бас мэдэн биз дээ, тий? Энэ сайхан борцог 2-ыг аваад тэгээд хэвийн бовыг 1 2 3 4 5 6 7 8 10 11 ширэг авсан. Би 1 давхар 2 дугаар давхар 3 дугаар давхар ингээд бэлдэх гэж байгаа болохоор 9 ширэг хэрэгтэй байж магадгүй гэж бодож байна. Тэгээд энэ бол энэ засны дараа тавин биз дээ, тий? Евэн мөн үү? Евэн гэдэг биз дээ. Евэн бас авсан. хамгийн сүүлд бовоор хийсэн самар бас авсан. За, ингээд ерөнхийдөө болоо юу гэж болсон байхаа, тий? За, ямар ч гэсэн засаж үзье. Одоо цагаан сар болоогүй болохоор задлаагүй борцогийг хийчихэн, тий? Ингээд дүүргэх хэрэгтэй шүү дээ. Дотор дүүрэн байвал сэтгэл дүүрэн болон биз дээ, тий? Тэгээд одоо хэвийн бууз биз. Хэвийн боо одоо тавина. Вау. Гоё өнөрт шүү. За. Одоо гөрүүлжин хийн би 39 настай байхгүй юу? Энэ жил тийм болохоор 3 давхар хийн бодж үзсэн байхгүй юу? Би 39 жил яаж амьдрсэн бол гэж. Энэ хамгийн анхны давхар нь аз жаргал биз дээ. 20 настай хүртэл 10-аад нас ямар хүү амьдрсэн бэлөө гэж бодж үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь маш их аз жаргалтай байсан. Яг гэвэл би юу ч сайн хийж чаддаггүй байсан хүүхэд байсан. Харин нэгэн өдөр Японы манга, Японы комик үзээд маш их таалагдсан байхгүй юу? Тэгээд би Япон хэлийг сурнаа гэж шийдээд маш их хичээнгүйлэн сурсан. Тэгээд шүн өдөр хамаагүйгээр нэлээд их сурлаа. Тэгээд их сургууль бас Япон руу явахыг хүссэн чинь амжуулсан. Миний 10-аад насны үе бол Япон соёл буюу Япон хэлний үе гэх үү? Тийм үе байлаа. Маш их аз жаргалтай байсан шүү. 2-дугаар давхар. Ингээ эсрэгээр хийх юм бэ, тий? Мөн үү? Биш үү? Миний бодлоор мөн байхаа. Мөн шүү дээ, тий? За, одоо 2 давхар. Зовлонгч тий. Би 20-д нас яаж амьдрсэн бэлөө? Ерөнхийдөө аз жаргалтай байсан да. Би гэрлээд, гэр бүлтэй болоод, хүүхдүүд төрөөд айгуу сайхан байсан. Харин зовлон бас байсан юм аа. Би доктор сурж исэн байхгүй юу? Японд эзэн засаг сурсан чинь өвдөөд болсон байхгүй юу? Яана. Тэр үе би 1 жил гараа. Одоо цаашдаа юу хийх юм бэ гэдгийн талаар яг цааш харамхай байсан. Харамхай байсан байхгүй юу? Тийм болохоор тэр үе амьдрал дээр маш их гомдчихсэн. Тэгээд гүнэгтэй байсан, тий? Тэр үе шантраад байсан үе байсан юм аа. За, дараагийн. Одоо бол
고롭도가 딱 하루 시대 자자 어더 고롭도가 딱 하루 아짜르갈 고차 나스 벌럿 비 다얏 마시 их 아짜르갈 따발다 고치 웅그르got 비 몽골대 амьдрахыг шийдсэн байхгүй юу? Монголд амьдраад сайхан ажиллана гэж шийдээд Монголд ирлээ. Тэгээд одоо болтол сайхан амьдраж байгаа шүү. Би Монголд ирээд ерөнхийдөө амьдрал шал өөр болсон байхгүй юу? Амьдралын утга учиртай ойсон гэх үү? Харин ганцхан зүйл дутуу байна гэж бодсон зүйл нь Монгол хэлээр сайн ярьж чадахгүй юм байна гэж бодсон. Сайн сурахгүй юм бол болдгүй шүү. Ямар ч гэсэн сайхан монголоор хэллэх болвол илүү Монголын талаар мэдэх болно. Тэгээд илүү монгол хүмүүстэй гүнзгий харилцаатай болно биш үү гэж бодоод би 2 жилийн 3 жилийн өмнөөс юм уу хичээн хэлэн монгол хэлийг дахиж сураж эхэлсэн. Тэгээд одоо болтол Тэ Instagram бас тийм биз дээ. Reel бас тийм байна. Одоо миний монгол хэл ямар байна гэдгийн талаар асуухын тулд тийм бичлэг хийхийг шийдсэн байхгүй юу. Тэгсэн чи маш олон хүмүүс над руу сайхан фидбек өгсөн. Одоо ч гэсэн өгдөг. Маш их баярлаа. Иймэрхүү гучаднаас өнгөрөж байгаа шүү. Тэгээд энэ хосон штэ тий. Хос болдгүй штэ. Борцог жоохон оруулаад Дөргөн. Одоо сэтгэл хангалуун. Маш их сэтгэл хангалуун шүү. Тэгээд ивэн хийнэ. Вау. Ямар гоё юм бэ. За. гоё шүү. ерөнхийдөө болж ин шүү, тий? болж ин шүү. гоё шүү. 보이나 гоё шүү. 자. хамгийн сүүлд самар би Монголд ирээд самар идэх айгу дуртай болсон. Тий, ингээ биш та. Ингээд идэхэн хөөрхөн тэгээд амттай биенд сайн штэ тий. Тийм штэ. Ойдос холонгоос самаргүй болсон байхгүй юу? Самар гарахгүй болсон гинэ. Тийм болохоор Монголоос самар аваад явах солонгосчууд зөндөө байгаа. Тийм их чухал самар самар гарги. 자, 오케이. одоо tux. ерөнхийдөө бэлтчлээ. Тийм биш үү? Бууз байхгүй. Би энэ хэмжээний бууз авсан. гэр бүлээрээ ч юм уу найзуудтайгаа идэх боломжтой болохоор иймэрхүү том хэмжээгээр авлаа. За, харъя. Ингээд тавьяад 1 2 3 зан энэ бүт гурал нэмгэн болохоор надаа айгу таалагдсан юм аа. Эхнэр бас амттай гинэ. Тэгээд энэ удаа өгөөч компани маань над руу ийм сайхан уулбов явуулж өгсөн байхгүй юу? баярлаа. өгөөч нь энэ жил 90 ой гинэ. Вау, 90 ой гэвэл 1900 36 оноос юм уу? Тэ? Вау! Гайхамшиг. Би банк өгөөжийн борцог иддэг байсан болохоор надад таалагдсан брэнд гэх үү? Тэ? Тийм болохоор өгөөжийн бов дамжиж байгаа шүү. Борцог дамжиж байгаа шүү. Сайхан хэвийн бовоор засаад одоо найзууд ч юм уу, гэр бүл ч юм уу өөрийгөө ямар вэ гэж санал болгож байна. Энэ жилээр би сайхан урих гэж байгаа. Тэгээд одоо яг цагаан сар ирж байгаа шүү. Манайхан хөгжилтэй, аж жаргалтай, баяр хөөртэй цагаан сар болохыг хүсэж байна. Цагаан сарыг сайхан тэмдэглээрэй. Сайхан шинэлээрэй.